За би энийг бас дэмжиж байгаа юм аа. Тэгэхгүй бол бид нар нэг өмнө нь ажлын хэсэг гаргаад манай нам намын төлөөллөөс ороод ажиллахад за төсвийн тодголыг бол угаасаа төсвийн тухай хуулийн дагуу, төсвийн доктортой хуулийн тухай хуулийн дагуу төсвийн орлого одоо урьдчилан тооцоолох нөхцөл одоо боломжгүйгээс төсвийн орлого тасрах, буурах, зарлага огцом нэмэгдэх, за үнээс үүдээд алдагдал ихсэх ийм тохиолдолд хийдэг угаасаа хуулиараа. За ингээд хэрвээ энэ 3 сарын хүлээсийг авахгүй бол би тооцож үзсэн чинь ингэж л байнгын орно шүү дээ. За 3 сарын өнөөдөр төсөв тодтохоос өөр аргагүй нөхцөл байдал үүслээ гээ. За тэгвэл 3 сарын дараагаас эхлээд төсвийн хүрээгээ батлуулна. Төсвийн хүрээг хамаг хурдаараа боловсруулад улсын хурлаар хилцүүлээ гэхэд 1 сар бараг 3-7 хоног минимум болох бах тийм ээ. За ингээ үүний дараагаар төсвийн хүрээгээ батлуулсны дараа ахаад төсвийн тодтоглоо хүрээнийхээ хэмжээнд оруулаад өргөн байрахад дахиад хамаг хурдаараа улсын хурлаар хилцүүлээ гэхэд 3-7 хоног болно. За ингээд төсөв тодтогох өөрөөр хэлбэл орлого тасрах эсвэл зардал ихсэх бидний урьдчилан тооцоолох аргагүй нөхцөл байдлаас үүлээд төсвийн тодтогол хийхэд дор хаяж 4 сар хагасны дараагаар бид нар зарлага буруулах эсвэл орлогоо нэмэгдүүлэх байдаг юм уу? Ийм нөхцөл байдал үүснэ гэсэн. Тэр 4 сар хагасны чинь дотор энэ өмнөх баталсан төсвөрөө засгийн газар ажиллахаас аргагүй болно. Цалингаа гэдэг юм уу зарлага бууруулах арга хэмжээ авч чадахгүй. Энэ чинь хууль юм чинь тэрүүгээр л явна. Тэгэхээр энэ хоорондоор зарлага ногцом нэмэгдээд ингэж явсаар байгаа төсөв улам хүндрээд 4 сар хагасны дараа бол бараг тодтоодч ирэхгүй нөхцөл байдалд үүснэ гэсэн. За ихэнхдээ жилийн дундуур бид нар нэг 4, 5, 6 сараас л нөхцөл байдлыг одоо харж иж эдийн засаг хүндрэх юм бол тодтголын асуудал яригдана. За ингээ одоогийнхоор бол за бараг дараа жилийн төсөвтэй хамтдаа хилцэж одоо тухайн жилийн төсөвт тодтгол хийх нөхцөл байдал үүснэ гэсэн. Тэгэхээр эдийн засаг улам л хүндрээд нөгөө анхны баталсан орлогоороо анхны баталсан өндөр зарлагаараа явхаасаар аргагүй нөхцөл байдал үүсэх учраас энэнийг бол хуулийг нь дэмжих зүйтэй гэж үзэж байна. Тэгжээж одоо тодтгол бол угаасаа л хуулийн дагуу маш одоо хүнд нөхцөл байдал тодтгол хийдэг юм чи үнээсээр аргагүй гэж бодож байна. За жавхлан гишүүн асуулт.